Лондоны Kingston University-гээс явуулсан судалгаагаар номыг уншдаг хүн бусдыг ойлгодог, өрөвч сэтгэлтэй, хэн хүнтэй нээстэй байхад харин дэлгэцэд шимтгчт нь нийгмийн үзий ядах хандлагатай болдог гэж. Мөн ном тэр дундаа уран зохиолын баримтат зэрэг төрлөөр нь харьцуулан судалсан бөгөөд уянгын өгүүлэмжтэй болон хошин зохиолууд нь хувь хүний нийгэмшилд хамгийн их нөлөө үзүүлдэг хэмээн дүгнсэн байна. Уншдаг хүмүүс л урт насалдаг. Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулж байх ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд нь идэвхтэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд ордог. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг. Энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч хөгшөрдөг. Байнга ном уншиж, тархиа дасгалжуулж байдаг хүмүүсийн тархины доройтол буюу зүнх өвчин тусах магадлал нь 32%-аар бага байдаг. Ой санамж сайжирдаг. Ном уншсанаар зохиолын дөрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэг гардаг. Эдгээр нь таны оюун санаа нь чин төрлийн ой санамжийг үүсгэж, богино хугацааны санах ой тогтоох чадварыг тань сайжруулна. Стрессийг бууруулж, сэтгэл санааг сайжруулдаг. Судлаачдын үзэж буйгаар ном унших нь стрессийг 68%-аар бууруулдаг. Өнөөгийн завгүй амьдралын хэм маяг хүмүүсийг хүсэн хүсээгүй байнгын стресст оруулах болж, харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндөрч холдох боломж бий болно. Сэтгэл гутралаар өвчлөхсдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь ном байдаг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нь нэг л мэтгэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөр шинэ хүч мэдрэгдэх үеч тохиолддог. Үгсийн сан нэмэгдэнэ. Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурч байдаг. Аль ч хэлний үндэс 60,000 үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөөл 5,000 үг хүмүүсийн харилцаанд тогтмол хэрэглэгддэг. Ингээд бодвол цаана 55,000 үг хэрэглэгддэггүй байна. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхчин сэргэж, санаа бодол аривжиж, хүн илүү нарийн ширин үгээр ярих чадвартай болдог. Үгсийн сангаа сайжруулснаар бид бичих ярих чадвараа мөн давхар сайжруулж байдаг. Алдаагүй зөв бичиж сурна. Ном уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болох бөгөөд дараагийн удаа тухайн үгийг хэрэглэхдээ өөрийн мэдлгүй зөв бичих болсон байдаг. Мөн эссе, зохион бичлэг, өгүүлэл, тайлангаас эхлээд бичгийн ажил дээр ажиллах чадвар танд мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Ном нойр хүргэдэг. Хэрв таны нойр хулжаад байгаа бол ном танд туслана. Өдөрч оройч ном бариад хэвтгэхэд номонд анхаарал төвлөрч нойрыг танд хүргэдэг. Мөн унтаж байгаа сэрсэн ч номоо дахин уншиж байгаад дахиад ном унтдаг хүмүүс ч байдаг. Энэ хөвшил нойр хүрэхгүй сэтгэл сэрүүлцэх үед тун тустай. Төвлөрөх чадвар хөгжинэ. Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг. Ном их уншсан хүн өндөр цалин авах, сонгосон мэргэжилтэд амжилттай байх, нийгмийн асуудлыг ойлгож оролцох зэрэг чадварууд нь уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байдаг. Компьютерийн товч дараад л олдох мэдээлэл харамсалтай нь маш өнгөс, тэдгээр нь ихэнхдээ хүмүүсийг саатуулах, цаанаа аль нэг бараа бүтээгдэхүүнд анхаарал татах гэсэн зорилготой байдаг. Гэтэл хүний ойлголт өнгөц бус, гүнзгийрсэн түвшинд л явагддаг. Тийм ч учраас мэдлэг боловсрал эзэмшихэд маш их хугацаа шаарддаг нь үнэтэй холбоотой. Бусдыг ойлгох түлхүүр нь унших. Зохиол бүтээл уншиж байхдаа хүн байнга өөрийгөө хамт оролцуулан бодож байдаг. Өөрөөр хэлбэл бусдын тухай уншихдаа тэр бүр өөрийнхөө анзаардаггүй зүйлүүдийг бусдаас олж хараад хүн өөрийгөө засаж залруулахыг хичээж, бусдын дунд өөрийгөө аятайхан аваад явах арга барил суралцдаг гэж хэлж болно. Уншиж дууссан номынхоо утга санааг, гол дүрүүдийг, үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг танд мэдхийг оролдох нь таны задлан шинжлэх, ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурах тань нэн тустай. Бүтээлч байдал хөгжинэ. Бидэнд өдөр тутмын амьдралдаа таарлцснаа хэрэглэх бус, учир начрыг нь сайтар ойлгох, нэг ёсондоо боловсон амьдралд суралцах шаардлага тавигдсаар байна. Үүнд суралцахад унших хамгийн зөв алхам. Мөн зохиолын дөрүүдээс тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээж санааг сурдаг. Ингээд та бүхэндээ үе үеийн ухаантай мэргэд ном уншихын ач холбогдлыг хэрхэн сургаж хэлж байсныг сонирхуулъя. Бид ганцаараа биш гэдгээ мэдхийн тулд ном уншдаг. Льюис.
Хэрвээ чи бүгдийн уншдаг номыг уншвал бүгдийн боддгийг бодхоос хэтрэхгүй. Харуки Мураками. Зарим номыг үнэрлэхээр, заримыг амсгаар бүтээсэн байдаг бол цөөнхийг нь зажлахаар, цаашлаад шингэхээр бүтээсэн байдаг. Фрэнсис Бэкон. Бүх сайн ном бодит явдлаас илүү үнэн мэт бичигдсэн байдаг. Уншиж дууссаны дараа үйл явдал нь чамд тохиолдсон мэт сэтгэл төрүүлдэг. Харин түүний дараа бүгд чамд тохиолддог. Эрнест Хемингуэй. Сайн номыг сонгож уншдаггүй хүн нь бичиг үсэггүй хүнээс огтхон ч ялгаагүй. Марк Твен. Сайн ном бүх нууцаа нэг дор дэлгдэггүй. Стефен Кинг. Ном унш, номноос суралц, тэгвэл амьдрал үлдсэнийг нь хийж өгөх болно. Фёдор Достоевский. Дээрх ишлэлүүдээс та ном унших нь чухал бус. Ямар ном унших нь чухал вэ гэдгийг ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна.